Эхлэхэд зориг амжилтанд хүрэхэд төвчээр гэдэг. Тэгэхээр одоогоос яг 10 жилийн өмнө нэр сэтгүүлч Отхон Баяр цаасан сайнаас захин сайт эрхлэхийн санаачлагыг гаргаснаар өнөөдрийн манай iTom-чдын түүх эхэлсэн байдаг юм аа. iTom-ыг үүсгэн байгуулах нэг бол санаж байна. 14 онд яг тэр өдөр бол бид нар ямар ч ирээдүйн төлөвлөгөө бодоогүй зүгээр л хэвийн л нэг ажлын өдөр ажилдаа ирсэн. Тэгээд өглөөний шуурга хавралт дуусна дараа эрхлэгч бидний өрөөндөө дуудаад нэгээр нь дуудаад за хэдүүлээ вебсайт хийх үү гэж нэг ганц л асуулт асуусан. Тэгээд бодож үзээгүй баха ер нь хүмүүс нэх удаан бодоогүй байх гэж чинь. Яа тэгвэл өглөө санал тавиал үдээс хойш нь орж ирэхэд бүгдээрээ л нэгэн дугаар хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэсэн. Яагаад тэгвэл отгоо эрхлэгч бол тухайн автор байхгүй. Ягаад ч эрхлэгчийг одоо ингээд явахт нь бол би ямар ч эргэлзээгүйгээр ингэж хамт явна гэж өөр мэдлэгэл хэлсэн. Тэгэл дараагийн улсуудаа санал тавиад мөнгө судаа улсаа гэж явсан. Яг тэр өдрөө бид нар тэр өдрийнхөө өдөр гэхэд бүгдээ ерөн ажилласаа чөлөөлөгдсөн. Тэгээд iTom гэдэг вебсайтыг ямар нэгэн вебсайт байгуулах тухай л ер нь анх нөгөө ярьсан. Манай сониноор л нэг яриа болцсон байсан. Тэгээд энэ тохироглогч хэдэн хүмүүс аваад гарч байгаа гэсэн нэг тийм юм яриа л би юугаач мэдэхгүй зүгээр сонины дэрэгдэх сайтгээ бодож яваад байсан чи намайг ч барыг уруугч аяттай л хүмүүс хараад би шүүр гайхаал тухай. Тэгсэн чил за ямар ч байсан тэгээд эрхлэгч ер нь манай нэг хэдэн хүмүүстэй нийлээд нэг сайт нээж байгаа юм байна да гэдгийг л тухайн үед л тэгээд ойлгоход бид нар нэгдээд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэдгийг отгоо эрхлэгч томьёолох таа. Ер нь анализ хийя. Мэдээллийн урсгал дагаж явах биш. Өөрсдийн гэсэн өнцөг, өөрсдийн гэсэн анализ хийдэг тийм бодлогын сайт болно гэж анх хэлж исэн. Яагаад гэдэгт илүү мэрэгжлийн түвшний хариулт хайдаг, дүн шинжилгээ хийдэг, ийм захин сэтгүүл зүйн мэрэгжлийн баг хамт олныг бий болгоно гэдэг ийм зорилго бол төвшүүлж исэн. Ер нь эрхлэгч ингээд тайм хийн гэсэн юм байна. За тэгвэл энэ тайм нь бол онцлог нь бол интернет дээр буюу одоо вебсайтад хийгдэх юм байна. За тэгээд интернет тайм буюу iTom гэж нэр өгье гэд яг хэлээд санал хэлээ. Тэгээд энэ санал манд дэмжигдээд манай iTom гэдэг одоо веб нэртэй гэр анх үүсгэн байгуулагдсан. Яг ингээд офисч байхгүй хэдүүлээ ингээд цайны газар хоол цай идчихунгаа ингээд төлгөөгөө яриад явж исэн нэг 2-3 өдөр байдаг. Тэр өдрүүд одоо ингээд эргэж бодохоор их гоё жаргалтай юм шиг гоё санагдтыг. Сайт байгуулж байхад бол нөгөө нэг чиг үүргүүдээ 5 хүн ч ингээд чиг үүргүүдээ бүгдийг нь хувааж аваад тал тийшээ гүйшдтэй. Одоо тэгэхээр чин төвшин төгс отгоо эрхлэгч хоёр жишээ нь юу болж байгаа одоо сайтын зардал олох хэрэгтэй шүү дээ. Тэр чинь ингээд дөнгөж байгуулагдж байгаа үр тус гарсан энэ айлт чинь санал ширээнээс ахуулаад тий тоног төхөөрөмж, компьютер, принтер гээл бүх юм хэрэг болсон. Өдөрт юу ч байгаагүй л. Ер нь архитектурын ордонд очиж орж исэн их том гэд баг 50% шилэн тийм газар очиж исэн. Тэгээд тухайн үед л хүүх яасан гоё яасан том юм бэл. Тэгсэн бид нар том өөрөө чинь хов хоосон. Эрхлэгч нэг өдөр айгүй баяртай орж ирээд би найзаараа ингээд юу хэлэглээ одоо логогоо хэлэглээ ингээд юм тасралтгүй үргэлжлэх юм одоо дуугүй буюу ингээд байнгын тасралтгүй үргэлжлэн за тэгээд өнгөний хувьд юм одоо шаргал өнгөтэй тэгээ энэ өнгө нь болохоор цоо шин эхлэл гэсэн юм бэлэгдэлтэй өнгө байдаг юм аа тэгээд ийм өнгөтэй одоо ийм лого хийлгэлээ. Тэгээд манай одоо лого бас нэг 2-3 хоногийн дотор маш хурдан бүтчихсэн. 10 жилийн өмнө бид нар сайтаа нэгтээ бэлэн темплейт ашиглаад ингээд сайт нээж исэн бол энэ өнгөрсөн хугацаанд бид нар сайтаа 3 удаагийн технологийн том шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд бид нар 2023 онд Amazon бүртгэлтэй өвлөн сервис суурилсан Монголын анхны вебсайт болсон байгаа. Тэгэхээр энэ бүх технологийн хөгжүүлэлтийг 10 жилийн турш Mizorn гэдэг компани залуучууд хийж ирсэн. Энийг ялангуяа энэ цавшааныг ашиглаад Mizorn компани гүйцэтгэх захирал Золо 2, Эрдэм, Мундус компани хамт олонд маш их баярлаж талархаж авдаг шүү гэдгийг одоо хэлмээр байна.
Тэгээ утгаар эрхлэгч маань бидний идэд ингэж ярьдаг гэсэн. Би одоо үндэсний шуудан сонингоос атгсан гар шиг 5 залуу авч гарсан шүү. Одоо бодоход ингээ 6 хүнтэй одоо маш бага одоо хүн хүчтэй байсан юм шиг хэрнээ бараг жаруулаа юм шиг ажилладаг байсан. Тэгээ ямар ч сан жилийн дотор бид нэр ажиллахад Монголын шилдэг сайт болж ирсэн. Сэтгүүлчдийн нэгцийн хэвлэлийн шилдэг сайт болж ирсэн. Манай сониноос гаан үзэгдэн хэвлэлийн дэргэн сайтаас гаан үзэгдэн хэвлэлийн дэргэн зөндөө шалгарсан. Олон шагнал авсан. Эрхлэгч маань одоо ингээд шижгэнсэн ийм залуучуудыг нэг баг болгоод ингээд зааж хэлүүлээд ажилтдаг байсан. Тэгээд ингэж ажиллахдаа бол хүний хүнжил төрөвч рүү одоо хүнжил төрөвч рүү шагаахгүй сэтгүүл зүйн зарчмаа баримталж ажиллана. Одоо шаралж борлохгүй гэдэг ийм зарчмыг бол манай сайт одоо нийтлийн бодлого болгож ажилтдаг байсан. Одоо миний хувьд бол item сайтынхаа уншигч болсон байна. Тэгэхээр уншигчийн хувьар одоо ингээд эргээд харахад бидний анх 10 жилийн өмнө одоо ямар вебсайт хийхээр төлөвлөж зорж исэн за утгаар эрхлэгчийн хийлж одоо бид нарт одоо хийлж бидний зарчмаа болгож исэн үнэт зүйлсээ болгож исэн тэр бүх зүйл одоо улам илүү тодорсон байна гэж би бол хардаг. Айтам өнгөрсөн хугацаанд хэнийг ч надад чигээгүй те. Хэний ч аль ч нэг талд ороогүй. Усрын элдв үйл явдалд оролцоогүй. Зөвхөн яг хэрэглэгчдэд шүүлтүүртэй хамгийн сайн сэтгүүл зүйн бүтээлүүдийг төрүүлж ирсэн. Энэгүүрээ өнөөдөр айтам бахархаж байгаа байхгүй юу? За сэтгүүл зүйн зарчим редакцийн зохион байгуулалтаагаар бид нар 45,000 орчим контентыг сайтаа нийтэлж давхардаагүй тоогоор одоо 400 сая орчим хэрэглэгч хандлтыг бол одоо авсан байна. Энэ нь одоо эргээд харахад 10 жилийн хугацаанд бидний одоо хамгийн сайн хийж чадсан мөн бидний хувьд амжилт гэж үзэж болох одоо гол үзүүлэлтүүд юм аа. Айтамын түүхийг отгоо эрхлэгчүүгээр төсөөлхийн аргагүй хэрвээ отгоо эрхлэгч эхлээгүй санаачлаагүй байсан бол өнөөдрийн айтам гэж байхгүй байсан. Тэгэхээр энэ бүх хугацаанд отгоо эрхлэгчийн зааж сургасан арга барил, зарчим, ёс зүйг манай айтамын үе үеийн сэтгүүлчид хамт олон өнөөдөр ажил амьдрал дээр ингээ хэрэгжүүлж ажиллаж байна. Миний хувьд отгоо эрхлэгчтэй үндэсний шуудан сонинд байгаас эхлээд 10 гаруй жил хамтдаа ажиллаж олон зүйлийг суралцсан. За сэтгүүлч мэрэгчлээ хайртай байх, дуртай байх, хүн байх, хүнлэг байхыг би отгоо эрхлэгчээс хамгийн сайн суралцсан гэж боддог. Тэгээд манай хамт олон одоо эрхэм эрхлэгчийгээ за одоо ноён нуруу болсон, зүгчиг болсон энэ хүнээ ингээд нэг өдөр ингээд үрд алдсан нь айтамчдын хувьд хамгийн том гарц хүн цохилт байсан. Энэ нь ганцхан одоо манай хамт олонны хувьд биш Монголын сэтгүүл зүйд одоо Гомжовын Отгонбаяр гэдэг сэтгүүлчийн орон зай одоо ч өгүүлэгцээр байна гэж хардаг. Тиймээс одоо отгоо эрхлэгчийн эхлүүлсэн за Монголын сэтгүүл зүйд бүтээсэн өв бидэнд үлдээсэн тэр жимийг одоо жимийг бүдгрүүлэхгүйгээр одоо авч явах нь манай айтамчдын үүрэг гэж боддог. Одоо эрхлэгч бол биднэрт одоо байнга хэлдэг байсан. За сэтгүүлч хүн хитвчэндээ бус тархиндаа захирагдаж ажиллах ёстой шүү гэж хэлдэг байсан. Тэгээ өнөөдөр энэ отгоо эрхлэгчийн энэ үг манай айтамын редакцийн одоо баг үндсэн хууль болоод хуулийн заалт шиг болоод ингээ бодлогот маань байждаг. Тэгэхээр яг л энэ зааж сургасан арга барил за хэлдэг байсан үг зарчмыг одоо өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөөд ингээд айтамынхаа үйл ажиллагаа редакцаа ингээд өдөртөн чиглүүлж ажиллаж байна. Сонинд ажиллаж байхад бол ер нь нөгөө отгоо эрхлэгч сонин их одоо бидний одоо материалыг их уншдаг байсан ч гэсэн одоо тэр болгон одоо эрхлэгчээр материалаа засуулах эрхлэгч одоо биднэрт санаа өгөх ч гэдэм үү те тийм боломж бас их ховор байсан. Тэгээд айтамд орснороо өдөр болгон эрхлэгчээр одоо материалаа одоо засуулж одоо янз бүрийн сэдвийн санаа авах за тэгээд сэдвийн талаар ярилцах аль өнцгөөс нь одоо сэдвээ олж харах вэ гэд олон зүйлийг ерөн сургаж ирсэн. Тэгээд миний одоо айтамд ажилласан жилүүд бол төрөвчлсэн курс шиг л одоо тийм он жилүүд байсан гэж боддгоо. Миний юунд сайтад ажиллахад хамгийн хэцүү байсан юм нь тэр нэг инфографик хийх гэж одоо тэр л надад хамгийн хэцүү байсан. Тэгээд зураг авах ч яг хөө тэгээд хийдэг ажил болохоор тэрийг асуудалгүй хийждэг байсан. Тэгээд эрхлэгчийн тэр
тэр инфографик хийгээд бол одоо надад маш их хэцүү санагддаг байсан. Миний энэ ажлаас гарсан шалтгаан тэр л байсан л да. Манай эрхлэгч бол угаасаа нийтлэлчийн хувьд бол ямар хүн гэдэг нь тодорхой. Одоо бол Монголын сэтгүүл зүй, Монголын уншигч нар, улс төрчид дотгой эрхлэгчийн тэр айхтар яг голыг нолсон уран тийм маш юу гэдэг юм. Ер нь л энэ асуудлын голыг олж хараад айгүй гоё илэрхийлждэг тэр мундаг нийтлүүдээр ер нь дутж явах гэж боддtiin. Хотгой эрхлэгчийг материал бичсэний дараа энэ салбарын сэтгүүлчнэр ер нь энэ улс төрчнөр ч гэсэн хардаг гэсэн. Юуг хардаг вэ? Айтем руу ороод нийтлж авах баяр юу бичсэн байна? Энэ үйл явдлыг юу гэж бичсэн байна гэж харахыг хүсдэг гэсэн. Бичсэн сэтгүүл зүй баяр өмчтэй гэсэн. Иргэд хараад 10 жил болсон байна. Одоо та хоёртай айтемынхантай 10 жилийн мэд хүргэе. Тэгээд ажил үйлсэн үргэлж өдрөг сайхан уншигч олонныхоо ихтгэл сэтгэлээр тэтгүүлж яваарай гэж одоо ярив даа. За энэ 10 жилийн хугацаанд одоо ажилласан одоо хэн бүхэн одоо энэ вебсайтыг хамт босголцсон гэж би бодож байна. Тэгэхээр Айтем вебсайтад ажиллаж исэн үе үеийн сэтгүүлч за тэгээд хамт олон бүгдэнд нь 10 жилийн баярын мэндийг хүргэе. Энэ 10 жилийн ой гэдэг бол маш сайхан байна. 10 жил ингээд оршин тогтноод хэвлэл мэдээлэлд ингээд өөрийн байр суурь эзэлсэн, яг анх яаж гарч ирсэн, яг тэр хэвээрээ ингээд улам хөгжиж явж байгаад үнэхээр их талархаж та нараар бахархаж явдаг шүү. Тэгээд ойн баярт нь баяр хүргэе. Хааштай улам их зүйлийг хийж өгч эрхлэгчийнхээ нэрийг өндөр дүргэж яваарай гэж танараас хүсэж байна. За ингээд бидний үүсгэн байгуулж исэн сайт маань ингээд 10 жилийн хам босхийг давсан байна. Ингээд үүсгэн байгуулагчид болон үе үеийн одоо ажиллаж исэн хүмүүстэй 10 жилийн хам баярын мэнд хүргье. Ингээд 10 жилийн хугацаанд бидэнтэй хамт байж бидний бэлдсэн мэдээллийг одоо уншдаг, бидэнд итгэж мэдээллийг сурвалжаа болгодог уншигч, үзэгч та бүхэндээ 10 жилийн мэнд хүргэе. Мөн айтем гэх одоо энэ том айлд орж ирж одоо ажиллаж, залуу насаа зориулж бас айтемын түүхийг бүтээлсэн хүн бүхэнд одоо ой баярын мэнд хүргэмээр байна. Цаашдаа Отгон баяр гэдэг нэр сэтгүүлчийн үүсгэн байгуулсан энэ айтем сайт одоо түүний бидэнд одоо өвлж үлдээсэн сэтгүүл зүйн зарчим, ноён нуруу шаралж борлохгүй юм зарчимтай ажиллахын чиш угмаасаа гажихгүйгээр үргэлжлүүлэн олон удаан ажилласаа гэж одоо өрөмөр байна. За ингээд айтемын 10 жилийн түүхийг хамтдаа бүтээлсэн редакцийн үе үеийн хамт олон сэтгүүлчид мөн биднийг 10 жилийн турш дэмжиж ирсэн уншигч, харилцагч, хамтран ажиллах байгууллагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд бүгдэнд нь 10 жилийн баярын мэнд хүргье.